За өнөөдөр Home Sweet Home дууны үгийг утгачлан тайлбарлаж оруулах гэж байна. Тэгээд за яг энэ дууны үгийг бичсэн хүн нь л өөрөө яг энэ хэсгийг юм бодож оруулсан гэж хэлээгүй л бол бусад бүх хүмүүсийн оруулж байгаа зүйл бол зүгээр таамаг. Би ч гэсэн энэ дууны үгийг хараад maybe ингэж байгаа юм болов уу гэж таамаглаж оруулж байгаа. Тэгээд миний бодлыг бити 100% яг ингэсэн байх ч юм уу, чи буруу гэдэг 100% ингэж бити хүлээж аваарай. Зүгээр л миний санал байгаа шүү. Тэгээд гоё ойлгоод хөнгөн хүлээж аваарай. Тэгээд яг Солонгос бол ингээл англи Америкчуудын хийсэн яг энэ дууны үгийг тайлбарлаж байгаа янз бүрийн дэмжлэгүүдийг үзсэн. Бүгд амар ер нь бол бүгд айгүй өөр чиг хандлагыг баримталж илээ. Тэгээд би ч гэсэн тэднийг бүгдийг нь бас сонсож санаа авангаа өөрийнхоороо тайлбарлах гэж байна. За тэгээд олон юм ярихгүй шууд эхэлцгээе. Нэрнээс нь эхлэмээр байна. Home Sweet Home. Миний хувьд бол яг ийм мэдрэмж өгч байгаа. Нэг угаасаа энэ дуун дээр шууд гэр гэдэг зүйлийг дуусан гэм шууд гэр гэдэг үгээр шууд утгаар нь оруулсан гэсэн үг ер нь бол байхгүй шүү дээ. Тэгээ олон хоног аялж явж ирж хагаад ихсдэрээ яг буудан дээр суугаад ёо гэршээ сайхан газар алга гэрээ бүр амар санцсан байна гэж хэлдэг шүү дээ. Маш олон хүн хэцүү зүйлсийг туулж өнгөрөөсний дараа гэртээ ирэх ямар гоё тухтай ямар гоё ядаж байгальтай байдаг билээ. Яг тэр мэдрэмжээ жидийн энэ дуун дээр оруулсан гэж би бол бодож байгаа. Тэгээд ерөнхийн энэ дууны утга нь миний бодлоор бол фэнүүдийг маш их сансан байна шүү тий. Та нар дээр буцаж ирэх амар гоё юм. Та нар надад бүгд хайртай тий. Болдог 7 жилийн дараа иргэн хэлтэйс маань гэртээ ирж байгаа юм чи тийм гоё байна гэсэн утгатай. Ерөнхий тийм утгыг агуулангаа цаанаа бас маш чимэг шигтгэн үстэй юм дуу болсон байна гэж харсан. Yeah. За you say it's changed, you must go on behave. Би болохоор энийг ингэж тайлбарламаар байхгүй юу? Чи болон те та нар бүх зүйл өөрчлөгдсөн гэж хэлсэн. Гэхдээ it feels same to me те миний хувьд л ер нь бол өөрчлөлтөн ч гэсэн адилхан л санагдаж штэ. Тийм болохоор шоу амьдрал цаашаагаа үргэлжлэх хэрэгтэй айтайхан бай гэж ойлгож байгаа байхгүй юу? Яг энэ хэсгийг би шууд үгчлэн тайлбарлахгүй зүгээр утгачлан тайлбарлаж байгаа гэдгийг бас ойлгоорой. Тэгээд энийг бас Америк бичлэгэн дээр ингэсэн байсан. Show must go on behave гэдгээрээ ер нь бол ингээд медиад хандаж хэлээд байна тий. Угаасаа Big Bang гэдэг чинь бүгд камерын өмнө ингээд бүх хүн хамаг мууг ингээ хайж идэг тий. Ямар нэгэн сул талыг олохгүй бол дандаа муу мухагаар бичээл ч юм уу дандаа доош нэгээл яг тэр must behave айтайхан бай гэж сануулж байгаа хаа гэдээс надад л тэгж санагдахгүй байхгүй юу. Зүгээр л өөртөө ингээд зоригжуулалт хийж байгаа ч юм уу тий. Эсвэл маш олон хүн төтөө зүйлийг даваад гараад ирсэн. Тэгээ бүгд өөрчлөлтөд одоо бүгд цайжаад үлдсэн. Тийм болохоор амьдрал цаашаа явах хэрэгтэй. Өөртөө ухаантай байцгаая гэсэн утгатай юм болов уу? За тэгээд үрэм манэ яд нүрэ хэ буюу одоо шууд яг өгчлэн орчуулах юм бол урт удаан цаашаа удаан хугацааны дараа өмнөх дуугаа дуулж байна гэж байгаа боловч яг дуугийн сонсох юм бол дууг солонгосоор нүрэ гэдэг байхгүй. Дуулахыг нүрэ хадаа гэдэг байхгүй. Нүрэ хэ ч юм уу те. Тэнгүүд яг дуугийн сонсохоор нүрэ хэ гэж тусдаа сонсохдохгүйгээр дан нүрэл гэж сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд энийг бас зарим хүмүүс ингэсэн байсан. Энэ Home Sweet Home гэдэг дуу нь Big Bang-ийн хамгийн удаан олон нийтэд цацхгүйгээр хадгалсан дуу. Тэ аль дээр үйл хийсэн байсан дууных нь шүү дээ. Тийм болохоор яг энэ дууга ашгүй нэг удаан хугацааны дараа өмнөх дуугаа дуулж байна ч юм уу. Эсвэл энэ бол удаан хугацааны дараах бидний өмнө хийжсэн дуу шүү гэсэн маягаар оруулсан юм болов гэдэг байсан. За тэгээд I'm feeling like I never left. That's right, I never left. Тэ би юу өмнө хашааж яваагүй юм шиг л мэдэрж байна. Тийм ээ би юу нь хашааж яваагүй гэсэн утгатай. Энийг бол фэнүүдтэй би бол танаас идэж холдоогүй яваагүй гэсэн утгатайгаар оруулсан юм болов уу. Тэгээд but you ain't know. Гэтэ та нар мэдээгүй таслал. Okay, the night's camera. Act like you know. Би бол идэж яваагүй. Гэтэ та нар намайг явцсан гэж бодсон. За тэгэхээр одоо тий гэрэл камера ажиллаа эцгээ act like you know мэдээ юм шиг л агаарэ гэж байгаа. Гэтэ би яг энийг тийм болохоор ингэсэн болохоор одоо ингэж хэлэх гэж жоохон дутмаг л байх гэдэг юм л да. Бас үгийн тоглолт энэ дээр явцсан байгаа болохоор за тэгээд don't play on me. No, we are Airbnb. You're homeless. За энэ дээр амар гоё сонирхолтой юм асан. Don't play on me буюу тий бити бид нэр тоглох гээд байгаарэ. Бити энэ тоглох гээд байгаарэ. Бити энэ тоглол ч юм уу тий тоглоод үзээрэй. Бид нар бол Airbnb, Big Bang чинь B штэ. Тэгэнгүүт одоо бид нэр MacBook Air, iPad Air 5 гэж ярьдаг нэг юм. Air гэх чинь дагаарай. Хөнгөн шинжилгэцэн уралах гээд штэ тий. Хувилбар. Тэгэхээр Big Bang-аас сэгний гарсан топ яг
би бол гараагүй байгаас дахиад тав эргийн хийгээс л гэж үзэж байгаа байхгүй. За тэгэхээр 5 үнээс 1.5 асгацсан ярьчих. Би топик калт 0.5 байгаа гэж бодоод. Тэгэхээр 5-уулаа биш арай хөнгөрсөн шинэ Big Bang тий бид нар бол Big Bang. Харин чи бол гэргүй гэж байгаа байхгүй. Тэгээд би бол энийг сэгнийд жоохон хандаж хэлсэн юм болов гэж таамаглаж чинь зүгээр л мөнчж магадгүй бичиж магадгүй. Тэгээд бид нарыг битээ тоглох гээд байгаарэ. Ахад бид нэр тоглоод үзээрэй. Бид нар бол арай хөнгөн шинэ Big Bang. Харин чамд бол гэр байхгүй. You're homeless. Гэдгээрээ одоо home sweet home. Бид нарт бол home байна. Чамд бол гэр байхгүй. Maybe сэгнийд зориулж эсвэл байхаа. За тэгээд яг энэ амар хамгийн хэцүү хэсэг нь. Яг ингээд энэ хэсгийг угаасаа тэр англиар оруулж байгаа хүмүүс ойлгохгүй л яагаад гэвэл энэ чинь ханд утгатай хэл зүг байгаад байгаа байхгүй юу. Солонгос хүмүүс нь ч гэсэн яг бүрэн ингэсэн болохоор ингэж хэлсэн байх гэдэг ч гэсэн тайлбарлаж чадахгүй л байлээ. Угаасаа GD-гээс өөр хүн яг юу бодож ороосоо мэдэхгүй болохоор тэгээ би бас чадан ядан өөрөө ойлгосноо та нарт хэлж өгье гэвэл Хунби Паксан гэд за эхлээд хэлээд өгчий. Хунби Паксан Хэжин Мижангсэн Дуурэми Пашиду. За Хунби Паксан гэдэг нь яг Мишелээс ингээ хайхан бол сүнс зайлах гэж орчуулсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг Солонгос навигатор ч юм уу оруулахдаа Хунби Паксан гэдэг үг нь маш хүнд хэцүү нөхцөл байдал юм уу тэр хүнд хэцүү нөхцөл байдлаас одоо ялж гарч ирэх гэдгийг хэлдэг гэж байгаа. Энэнгээр нөгөө өнгөрсөн 7 жилийн хугацаанд өөрийнхөө туулж өнгөрөөсөн бүх хүнд хэцүү зүйлсээ төлөвлөж хийсэн болов те хар тамхи хэрэглэсэн гэж гүтгэхтэй л тэнгууд хамтлагийнх нь 22 гишүүн 8 шигтэй хэрэг төвөгт ороод бөөн илэн Солонгос даяар бөөн юмсан шүү дээ. Тэр бас энэс гадна зөндөө хэцүү юм байсан л хальтаа эднэргээ бүгдийг оруулж хэлсэн баг. За тэгээд санэжинми гэдэг үг нь уул болон далаагаас гарч болох бүх орц найрлагаар хийсэн тийм дээд зэрэглэлийн маш эрүүл тасаглаг хоолыг санэжинми гэж хэлдэг юм байна. Энэ үгийнх нь бас нөгөө нэг утга нь болохоор одоо хүний амьдралд байж болох сайн муу сайхан муухай тэр бүх тохиолдолд туршлагуудыг байж болох бүх тэр зүйлсийг бас хэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд санэжинмигийнх нь дунд байгаа хэжин гэдэг үг нь бас хэжида буюу солонгосоор илэгдэх хуучрах гэсэн утгатай. Мижангсэн нь Франц бас хэлдэг юм байна. Тэгээд би яг Францаар дуудлага мэдгүй зүгээр GD-гийн хэлснээр Мижангсэн гэж оруулж. Энэ болохоор ер нь бол staging гэж юм уу те эсвэл камерны өмнө өрнөж байгаа болж байгаа тэр дүрслэл зураглал гэж байгаа байхгүй юу. За тэнгүүд хүнд хэцүү цаг зүйлээс тэмдэж гад ирсэн бүгд миний амьдрал тохиолдсон туршлага болоод үлдсэн энэ бүгд тэгээ камерны өмнө болоод өнгөрсөн камерны өмнө дүр зураглал болоод өнгөрсөн бүгд ард хоцорсон гэсэн иймэрхүү санааг хэлж ийн гэж би зүгээр бодсон. Тэгээд дараагийнх нь Дуурэми Пашиду эн чинь 7 нот байдаг шүү дээ. Үндсэн до ре ми фа сол ля си до. Тэнгүүд сол лян байх болчих жоохгүй. Үндсэн 7 нотоос одоо энд бол яг 5 л байгаа даа шүү дээ. Энэнгээрээ ямар нэгэн байдлаар одоо ингээд манайхаас одоо нотноос нь хасагдсаныг би Big Bang-аас гişүүд нь гарсантайгаа холбоотойгоор оруулсан юм болов эсвэл ийм хүнд хэцүү зүйлсийг ардаа үлдээж гарч ирээд одоо стил би дууга хийсээр байна. Тэгээд now you know it тэ одоо та нар ингээд мэдэж авлаа гэсэн нэг юм өөрийнхөө хальт өнгөрсөн түүхээ хоёрхан мөрт багтаагаад ийм амар лагаар оруулчихж байгаа юм болов гэж бодсон. Зөвчж магадгүй, буруучж магадгүй. Тэг ямар ч байсан л миний тайлбар. За одоо Tukоба came with the troops. Энийг болохоор яг тэр Солонгос оруулсан гэж ингэж хэлсэн байсан байхгүй. Энийг бол гадаад хүн ойлгох боломжгүй. Энэ бол зөвхөн Солонгос хүн л мэдэж ойлгож чадхаар ийм мөр байна гэд. Яг тэгвэл нөгөө бидний багахад манжингийн үлгэр гэдэг ч юм уу те эсвэл хулганы үлгэрч лөө. Хулгана болгоно тэрийг өгч тэрийг би чам тэрийг өгч чи надад тэрийг өгөөч гэдэг шиг Солонгос бас тийм үлгэр байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд Tukоb гэдэг нь ер нь бахмалхийг гэлдэг юм. Бахмалхийг солонгосчууд нөгөө одоо буян эд хөрөнгийг дууддаг нэг тийм бид нар л ясмалхи бол наслын нэмээд тэгээ заамал ясаас ингэ гэртээ бахан тусгалын юмтай байдаг шүү дээ. Тиймэрхүү маягаар бахмалхийг бас ингэ түнтэлдэг юм байна л да. Тэгээд солонгост хүүхдийн үлгэр дээр болон хүүхдүүд ингэ дуулж багасаа дуулж тоглодог дуун дээр нь Tukоба хонжибл зүргээ 세줍을 다오 гэлөө 세줍 다오 бахмалхи хуучин гэрээ өгөө 20 чи надаа шинэ гэр өгөөч гэсэн утгаар тэгж хэлж дуулдаг дуу байдаг гинэ. Тэг ер нь солонгос хүн л бол Tukоба гэхэд ард нь хуучин гэр өгөө шинэ гэр өгөөч гэдгийг автоматар ингэ мэддэг. Угаасаа
яг ийм нэгдэл юм байна л да. Тэнгүүт энэ дээр тэр хэсгийг хаяад шууд бах мэлхий гэд дуудсан чинь гэр биш бүр ингээ айрам дагуулад ирсэн гэсэн утгатай мөр байгаа хгүй. Tukoba came with the troops. Бүр ингээ айрам дагуулад ирсэн. Зүгээр л шингэр өгөөч гэсэн чинь бүр ингээ оронд нь айрамтай ирсэн гэд. Энийг болохоор одоо нөгөө фенүүдээсээ авдаг тэр их хайраа төлөөлж оруулсан болов уу гэж бодсон. За тэгээд дараагийнх дээр нь Tuggo Mapbogo Chirigo Big Bang When I Shoot. Уг нь бол яг энэ Tuggo-н зулгаах, Mapbogo-н амтлах, Chirigo-н одоо таашаах, enjoy хийх гэсэн утгатай үг байхгүй юу? Тэнгүүд цаг Солонгост яг реклам дээр энэ бүр ингээ амар од болж исэн дөө юм байна. Нөгөө манайх нар бол PC mall хэмдэр зарсан байна гэдэг шиг Shibgo, Tuggo, Mapbogo, Chirigo гэдэг яг юм дөрөв байд юм байна л да. Зажлаад, залгаад, амтлаад, таашаа гэд. Тэгсэн чинь эннийхэн зажлаад буюу Shibgo гэдэг үгийг хассан. Тэгээ ер нь бол энэ дуун дээр цааш нь ингээ тайлбарлах юм бол угаасаа нэг хиллэг, дөрөв үгтэй хиллэг байлаа гэж бодоход заавал нэг үгийг хасдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар амар оруулсан байна гэдэг. Ер нь бол заавал юм болгоноос нэгийг хасцсан байгаад байна гэдэг аахгүй юу. Тэгээ нүгээрээ maybe сэмний хасагдсныг бүр ингээ батлан зарлж байгаа. Уус батлагдсан л да. Гэж зүгээр таамаглаж байна. За энэ Tuggo Mapbogo Chirigo Big Bang When I Shoot гэдгээрээ медиагийнхныг жоох ингээд дис хийж байна гэд хилцэн байсан. Яа гэвэл одоо Солонгос нөө диспatch интерес эхлүүлээд одуудын дандаа бүксийг ухдаг муухай сайтууд байдаг шүү дээ. Янз янзаар худлаа үнэн болгож бичвэл яг тэр хүмүүст бид нарыг одоо хангалттай одоо ингээд зулгаагаа дэжлэн амтлаа таашаа. Надад бол ямарч хамаагүй гэсэн утгаар оруулсан байж магадгүй. За дараагийнх дээр нь King and Nezu He Gotta Do What I Do. Амтны хүрээлэнгийн хаан тэр хаан бол миний хийх ёстой гэдгээрээ өөрийгөө би бол одоо яг энэ K-pop industry-ийн хаан шүү гэдгээ зарлж байгаа. Тэгээд дараагийнх дээр нь one not of them хаалтан дотор mirror. Бид нар нэг one of them тэдний нэг нь гэж ярьдаг штэ. Тэнгүүд GD дээр тэдний нэг гэсэн юм биш байхгүй. Би бол би тэ? Би бол би тэдний нэг нь биш ээ. Талент хав. Амар жидэл хэлж чадах үг байх. За тэгээд дараагийнх нь Men in the Views aiming at you. Энийг бас нөгөө нэг Man in the Views гэхээр чинь байнга л үзэгдчихэд, байнга л харагдчихэд, байнга л ажиглагдчихэд хүн гэж би ойлгоод GD энэ дээр өөрийгөө төсөөлүүлж хэлж байгаа юм байна. Тэгээд тэр хүн бол би. Тэгээд чамайг ингээ онилж гинөө aiming at you. Тэгээд yeah I'm aiming at a man at you гэж байгаа байхгүй. Байнга л одоо та нараа харж яадаг үзчихдэг. Харин би та нарыг одоо онилж гин тийм ээ би та нарыг буюу чамайг онилж гинөө. Amen at you гэж байгаа байхгүй юу? Тэгээд нөө солонгосчууд чинь хүн найтахаар oh bless you God bless you гэж хэлдэг штэ. Тэнгүү шүү дараагийн мөр нь at you гэж дуусгаснаа дараагийнх нь хэлэхдээ bless you all. Та нарыг бурхан өгшөө. Cleaned house full. Медиагийнхныг ер нь бол буцаж онилж дийсэлж хэлснээ. Та нарыг одоо бурхан өгшөө. Cleaned house онгода гэж хэлж байгаа хгүй. Тэгээ clean house гэдгийг янз янзаар л тайлбарлаад байсан. Одоо clean house цэвэрхэн ямар нэгэн бохир муухай бүгдээ ингээ гаргаад тавьсан та нар одоо надаас юм ухаатч бохир юм болж чадахгүй гэж тайлбарсан байсан. Бас өөр хүмүүс нь болохоор нөгөө мөрийтэй тоглоом хийгээд ширээн дээр ингээ амар их писа гэдэг лөө чип хайцсан. Тэгээ нөгөө бүгдийг hodсон хүн нь ингээд бүх hodсон мөнгөө ингээ авахтаа clean house гэж бас хэлдэг гинэ. Тэрнгээрээ одоо би та нараас байж болох бүх юмч авцсан ч юм уу те ингээд ялан дийснээ хэлж байгаа юм болов гэж бодож байна. За тэгээд Golden Days are still alive. 외롭다는 말 하지 마. 내가 있는 곳, 네가 있을 곳. Хуучны сайхан тэр алтан үеуд маань, алтан өдрүүд маань одоо ч хിവэр байгаа, одоо ч амьд байгаа, ганцаард чинь гэж битгий хэл. Миний байгаа газар бол чиний байх газараа. Энэ бол угаасаа 100% фэнүүдтэй зориулж хэлсэн дуу. Гэхдээ plus яг энэ дууг ингээд сонсоолох юм бол жоохон бас top гэд хэлчихье. Top тэр хүнд зориулсан утга бас байгаад байгаа юм шиг. Тэ одоо Big Bang бидний одоо тэр тавуулаа гэсэн дөрүүлээ гэсэн top хэдүүлээ бөөндөө байсан тэр сайхан үед л одоо ч хിവэрэ байж болно шүү. Тэг битээ ганцаардлын хэмжээлээрээ чиний байгаа газар бол бидний байгаа газар, бидний байгаа газар бол чиний байгаа газар шүү гэж хэлж бас магадгүй юм. Тэгээд
Okay. За the place that I belong, home sweet home, homesick home. Миний байх ёстой газар бол гэр. Тэр гэр нь хэн бах нь? Фэнүүд нь буюу бид нэр тайз нь дуу гэж мөн тэ энэ бол GD-ийн хувьд гэр нь аахгүй. Гэр шиг тийм гоё тухтай аз жаргалтай. Home sweet home гэр шиг сайхан газар алга тий. Та нар шиг минь сайхан хүмүүс алга фэнүүд минь тайз нар минь homesick home тэ гэрээ маш их сансан байна. Тэгээд well I said I will be back and I never let you go. Тэгээд би угаасаа хэлсэн мэдтэй эргэж ирнэ гэж те би эзэж авахгүй гэж би эргэж ирнэ гэж хэлсэн. Тэгээд одоо бас та нарыг ахаад эзэж хаашаач явуулахгүй гэж байна. Тэгээд бид нар баг хатаа цэцэрлэг мэцэрлэгт ургасан цэцэг тастаж аваад надаа хайртай гэж тоглодог гэсэн шүү дээ. Тэгэл хайртай дуусах баярлаа л. Тэгээд яг тэр утгал юм ярилаа энэ. Pick a petal of a flower, days you love me, no. Цэцгнээс нэг дэлбэгээ суулж аваад тэр цэцэг нь сараан цэцэг. GD-ийн нөгөө нэг дуртай цэцэг буюу Peace -1 брэндийнхэн ч гэсэн лого могон дээр байж байгаа. Яг 8 цагийн байрлалд нэг дэлбэгийг хацсан байдаг аахгүй юу? Яг бол GD 8 тонд амар дуртай. Тэг яг тэр нэг дэлбэгээ бариад чи надад хайртай юугүй юу? Тэг би буцаж эргэж ирнэ гэж хэлсэн мэт дээ. Pick a petal of a flower, do you love me or stop? Эхнийх дээрээ болохоор do you love me? No гэж асуудаг. Дараагийн хамгийн сүүлийнх дээр нь болохоор do you love me or stop? Яг бол энийг цэцэгнээс зөвхөн нэг л дэлбэгийн суулж авна. Тэр дэлбээ нь надад хайртай л гэсэн дэлбээ байна. Тэрнээс цаашаа надад хайргүй гэсэн сонголт байхгүй. Та нар угаасаа надад бүгд хайртай л байх хэрэгтэй. Та нар угаасаа надад бүгд хайртай гэсэн ийм утгатай юм байлээ шүү. Winner chicken killer, samgyetang dinner. PUBG тоглодог хүмүүс тоглож байгаа баг бүгд мэддэг болсон байна. Хожих юм бол winner chicken dinner гэж гарч ирдэг. Энийг болохоор бүр амар лаг word play хийгээд winner chicken killer, samgyetang dinner гэж оруулсан байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол би яг ямар утга ингэсэн гэсэн болохоор тэгж хэлсэн гэх юм үндэ. Саанд орохгүй. Зүгээр л самgyetang ч надад солонгосын үндэсний бодлого шүү дээ. Тэгээ chicken-ийн оронд samgyetang dinner гэж оруулаад лаг ийм rhyme гаргаж авсан л байх. Hana tur sat down. Тэгээ энэ солонгосоор 1 2 3-ыг hana tur set гэж хэлдэг штеп. Тэнгүүд яг үгэн дээрээ hana tur гингүүтээ англиар set down гэсэн байхгүй. SET down. Тэнгүүд яг хурдан хэлэхээр hana tur set down 1 2 3 down гэж байгаа юм шиг амарлаг word play хийсэн. Тэгээд fantastic teamwork. Fantastic teamwork тэгээд угаасаа энэ дээр ялцчихгүй fantastic baby бол Fantastic Baby дууныхаа нэрийг албаар ингэ шигтгэж өгсөн гэдэг. Тэгээ энэ дууг ер нь хараад хамбал зөндөө олон өмнө хийжсэн дууныхаа нэрнүүдийг оруулсан билээ. Амар гоё. Not энийг эднэрээ яг lyrics-ийн та нар сонсоогүйгээр хараагүйгээр сонсохдоо шууд ini mini mani mu гэж сонссон байж магадгүй. Би бас яг анх тэгж сонсохгүй. Тэгсэн чинь not mini солонгосоор mani more. Жоохныг биш ихийг бүр ихийг. Мини юм бол хэрэг ихийг бүр ихийг гэсэн байгаа байхгүй. Тэгээд rock scissors paper toast тайч чөлөө даав төлөө. This is how we do it, just do it, let's do you all. За буруу дуулчлаа шүү. За тэнгууд энэ дээр бас нөгөө нэг заавал ингээд нэг яг юм байдаг хэллэгээс заавал нэг үгийг хасаад ингэсэн шүү дээ тий. Тэнгууд ini mini mini mo гэдэг дөрөв байгаа. Тэнгууд энэ дээр not нь бол биш дээ. Mini mani more гэсэн байхгүй. Энийг нь хасцсан. Ингээл бас дөрөвс нэг хассан байгаа. Тэгээд яг яагаад заавал нэг үгийг хасаад байгаа. Rap хийхдээ амархан гоё сонсогдохоор rhyme-ыг холбох гэж албаар ингээд байгаа юм уу? Яагаад байгаа юм бол ямар ч цаанаа нэг утгатай л. Тэгээд бид нар бол тэ fantastic teamworkтэй. Жоохныг биш ихийг бүр ихийг тэгээд хажлууд аваа төлөө toast. This is how we do it. Энэ бидний хийдэг зүйл. Зүгээр л хийцгээе. Let's do it. Окей. Тэгээд work wall 화수 목금 토 일. Ажил нэгтлээс бүтэнсээр хүртэл ажилдаг. Дууныхаа төлөө бас амар ажилт юм билээ. Тэр YouTube дээрээс нөгөө нэг дуу making episode энэ төр оруулсан ба тэр үнцэн бол бас амар гоё. They gonna wait till I'm gone. Тэд нар намайг явтал хүлээдэг гэсэн байхгүй. Би энэ дээр бас яг ингээл хэлээ. Нэг бол фэнүүдтэй зориулсан тий. Фэнүүд маань намайг үргэлж хүлээж исэн. Одоо энэ 7 урт хугацааны туршдаа би тэдний төлөө дуугаа хийх гэж одоо нэгтгэс бүтээсээр хүртэл ингэ ажилласан. Би зөндөө хичээсэн. So I came, I saw, I won. Did you just see where is my bond? I came, I saw, I conquered гэж хэлдэм байл та. Амар алтартай хэний гэсэн үг лээ. Наполеон билүү. Нэг усыг бүр ингэ
дайтаад эзэлж авсныхаа дараа яг ингээл алдартай нөгөө хэлсэн гэжсэн. Би ирсэн, би харсан. Тэгээ би эзэлсэн ингээд. GD тэрийг оруулсан. Тэгээд G just D гэсэн байхгүй. Тэгмүүд яг дуун дээр Jesus GD л дээ. Өөрийг бол амар лагийн лаг нугасаа лаг хүн л дээ. За ямар зүгээр л ингэ хэлчихье. G just D гэдэг нь Jesus буюу англиар Jesus, Есүс. Тэ? Word is my bond. Миний үг бол би бол үгэндээ заавал хүрдэг гээ. Миний үг бол одоо бараг л хоёр шиг те би заавал хэлсэндээ хүрдэг гэсэн санааг нь бас оруулж өгсөн байгаа. Гэтэ би яг гол утгын нөгөө өмнөх хэдшгээ ингэсэн болохоор ингэсэн гэж тайлбарлаж чадахгүй л байгаа даа л да. Угаасаа тэ хэцүү байна. Зөв ч гэж магадгүй, буруу ч гэж магадгүй. Яг энэ хэсгээр бол би зөв тэгжил бодож байгаа. Фэнүүдийнхаа төлөө дуу гэж муу хийхийн төлөө маш их зүтгэж ажилласан. Тэгээд эсвэл медиагийн ч юм уу ажиллах хүмүүс намайг явган явтал ингээ хүлээдэг байсан, ажиллаа хийдэг байсан. Тэгээ би одоо буцаж ирлээ. Би одоо ингээ яллаа. Тэгээ би угаасаа хэлсэн үгэндээ хүрдэг шүү. Би хэлсэн үгэндээ танахтай эргэж ирнэ гэж хэлсэн үгэндээ хүрсэн гэж байгаа болов уу? Тэ? За одоо гоё. Да бүдэрээ all like дэши. Гэмсийг би бас хаснаа. Нөгөө нэг дэд ийм сингл байдаг шүү дээ. Кудета. Солонгосоор. Англиар юу гэж хэлдэг? За. Тэгээд би тайзан дээр гарахад coup гэдэг үг нь лөө coup-d'état гэдэг үг нь ч юм уу. Ер нь бол ингээд цэргийн хүчээр төрийн эргэлт хийх болон юм ололт амжилтыг хэлдэг гэж байгаа байхгүй юу? На бүдэрөө улла гэдэг үг нь болохоор би тайзан дээр гарахад гэсэн үг байхгүй юу? Тэгээд coup de shit. Би тайзан дээр гарахад бараг ингээд төрийн эргэлт хийж байгаа юм шиг бүхэн ханаарч ундгаа гэсэн утгатай байх. Тэгээд тан сүмэ хуб кулан буюу шууд л ингээм амьсгалан давчилтаад амьсгалж чадхаа болцоодгоо. So hook catch this. Энийг бариад аваарэ. Би ер нь бол тайзан дээр гарахад бүгд л ингээд бүр ингээ галзуурцгаадгаа тий. Тэгээд hook catch this. Энийг бариад ав буюу миний дууг бариад ав. Мэ наваа бариад авцаа ч юм уу хараад ав. Тэгээд дараагийнх тэр нь мүжэдөө булла bull as shit. Мүжэгээд алдартай дуутай штэ. Энэ дууг мэдхгүй гэж юу? Битүү уурлаа. Тэ bull as shit. Whatever, no or never. За хамаагүй одоо л биш бол хэзээч. Гэл тайзан дээр яг саагж байгаагаа хэлж байгаа хаа. За тэгээ дахиад дахилтын яваад тийм дахилтууд яваад хамгийн гоё бас хэсэг нь яг ингээд цагтл шиг одоо энэ дээр ингээ харах юм бол лайв гэсэн дээрээ хүртэл эндээс энэ хүртэл ингээ амар уртаагаа сте дууны үг. Тэгээ энийг бол би зүгээр цэвэр 100% фэнүүдтэй хэлсэн загтлан гэж бодсон. Be alike, dead or alive, your life is still life. Тэгээ бид нар бол бүгд адилхан өгсөн ч амьд бай. Эсвэл бид нар бол адилхан өхөн бас амьдрын ч юм уу, амьдрын бас өхөн ч юм уу те. Бид нар бол бүгд адилхан хүн. Чиний амьдрал уу гэж асуугаад still life. Гэхдээ бид нар still life адилхан л амьдрал хэвээрээ амьдрал чиний амьдрал те гэж хэлэхдээ яг still гэж зураас аваад life гэдэггүй шүү дээ. Тэг би яг ингээ lyrics нь харчаад яа заавал голд нь энэ хоёр үгийн голд зураас агаан бол гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг одоо зураач мураачд яг ингээд нэг юм тавьж байгаад яг зөвхөн харагдаж байгаа өнцгөөсөө яг дуурайлгаж зурах тэр арга барилыг юм уу тэр урлагийг бас still life гэж хэлдэг гинэ. Тэгэнгүүт энэ бас амар гоё ихтэй санагдсан. Яг энийг оруулсангүй нь бол мэдэхгүй байна. Тэгээд яг тэр still life гэж зурахтаа амьд амтныг ч юм уу тий амьд хүнийг ингээд голдоо суулгаж байгаа зурах ч юм уу эсвэл ингээд амигүй зүйлсийг ингээд дандаа зурдаг гэж аахгүй бидний мэдхээр ингээд варны хажууд алим жимс тавиал яг харагдаж байгаа өнцгөөсөө зураад байдаг шүү тий. Одоо тэр хөдөлгөөнгүй байгаа зүйлийг амар гоё үзэсгэлэнтэйгээр зурж байгаа шүү тий тэр зураачд яг тэрэн шиг одоо тэр зурагдж байгаа зүйл нь ч гэсэн ингээд зураг дээр маш гоё үзэсгэлэнтэй төслөгдөж буулгадаа тэр ингээ амар гоё үнцэнтэй урлагийн бүтээл болж байгаа шүү дээ. Яг тэрэн шиг одоо та нарын амьдрал уу your life гэдэг асуултын нэмэлтээр асууж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо ингээд зогсон байдалтай байгаа ч гэсэн юм үзэсгэлэнтэйгээр зурагдж байгаа шиг тийм үзэсгэлэнтэй үнцэнтэй амьдрал шүү. Тэ? Та нарын амьдрал амар сүүжүнгаагүй тийм юм үнцэнтэй юм гоё амьдрал шүү. Та нар тийм лаг хүмүүс шүү гэж хэлж байгаа юм шиг санагдсан. Яг энэ голын зурааснаас болоод би шууд still life гэж шууд үгийнхаа утгаар байна гэж би яасан ч бодохгүй байхгүй. Тийм гоё орсон мас тийм. За одоо нөгөө нэг утгууд чи хэлж байна. It's so nice. Таслал I missed you a lot. Таслал you're welcome back home. Таслал wherever you are. Үнэхээр сайхан байна. Би бас та нарыг маш их сансан байна. Тэ? Тэртээ буцаад тавтай морил чи хаанч байсан гэсэн.
Хаач үлээ гэсэн тий гэртээ өвж таттай морил гэрч үргэлж чамд нээлттэй байх болно гэж байгаа юм шиг бүр амар гоё байгаас тий I missed you a lot гэж. It's so nice. Тэгээ энэ хэсгийнх нь яг мелоди дуу мөн ч гэсэн амар гоё юм тайван аяа гоё. Тэгээд we are like dead or alive. Your life is still with me. Living good life day or night. Бид бүгд адилхан. Тэгээд чиний амьдрал үргэлж надтай хамт сайхан амьдарч ин. Өдөрч шүмчвэ. So the highlight it's about the time to rock on. Тэ. Алаа тэгээ хэлэх соттой. Тэгээ яг энэ ер нь л энэ хэсэг амар гоё байгаас тий. Яг фэнүүдтэй зориулж юм. Тэгээс цаана топт зориулж байгаа байх гэжсэн. You're welcome back home. Wherever you are, okay? Хаан ч гэсэн үргэлж бид нар Big Bang шүү. Буцаад ирээч. За, ерөөхдөө нэг иймэрхүү утгатай дуу байна. Анх удаа яг геймчлэг хийж байгаа болохоор сайн болсон мөн болсныг мэдэхгүй байна. Тэгээд миний бодож байгаагаар, миний тайлбарлаж байгаагаар энэ зүйл яг үнэн гэсэн ямар ч юм байхгүй. Зүгээр л 100% яг миний бодол санаа. Тэгээд та ч гэсэн энэ дууны үгийг хараад сонсоод өөрөөр бодсон байж магадгүй. Тэгээд тэрийгээ бас комментэр ч юм уу үлдээгээд санал бодлоо хуваалцаарай. Баярлалаа. Тэгээ энэ хальт хамт байсан баярлалаа. Би уг нь амар богинохон хэлэх гэж хичээсэн юм а тэгсэн чинь үнэхээр богинохон ярих боломжгүй юм байна. Амар энэ бичлэг бол яг өөрт чинь хэрэг болно гэж хэлэхгүй байна. Гэтэ зүгээр enjoy тэ. So баярлалаа.